үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг Эхэн соёлоо эрхэмлэн дээдий эхлэлний уралдаан дэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг эхлэхэд бэлэн болчихъя. Бид яг одоо нийслэлийн ерөнхий боловсролын сэтгэмж сургуулийнхаа намтай ирсэн байна. За өөрсдөө зорилтыг нээжсэн сайхан алга тасд бидэглэе хөө. Өнөөдөр бидний нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн сэтгэмж сургуулийнхаа дүүнэртээ маш их баярлалаа. Яг одоо дүүнэртээ нэвтрүүлгийн дүрмийг танилцуулъя. Бид нар яг одоо энэ ч 50 хүүхэд байгаа. Дүрмийн дагуу 25-25-аараа хуваагдана. Эхний үе 6 асуулттай. 1 асуулт 3 хариулттай. Та нар бодож байгаа 5 секундын дотор өөрсдийн зөв гэж бодсон хариултынхаа ар очиж зогсно. А, Б, В гэсэн 3 хариулт байгаа. Эхний үеийн 6 асуулт дуусаад ялагч болсон хүүхдүүд маань 2 дахь үе рүүгээ орно. Энэ дундаас нэг биш нэлээд хэдэн хүүхэд ялагч болох боломжтой. Тийм учраас та бүхэн маань асуултыг анхааралтай сонсоод хариултыг маш хурдан болгон зөв хариултаар очиж зогсох нь шүү. Ойлгомжтой юу? За нэвтрүүлгийн маань эхлүүлж өгсөн бас бамбартаа баярлалаа бас. Бамбар маань бас төр суугаад амарч явах уу. Йоо. За баярлалаа. Хамгийн эхний баг маань эхний үедээ оролцоход бэлэн болсон байна. За ингээ бүгдээрээ хамтдаа хамгийн эхний асуултаа анхааралтай сонсцгоё. Нэгдүгээр үе. Нэгдүгээр хэсэг. Асуулт 1. Багш нартаа гэсэн үгийн үндэсийг зөв тайлбарласныг олоорой. А. Үүсмэл биш. Б. Үүсмэл нэр. В. Итвэхтэй нэр. 5 4 3 2 1. За яг тэнцүү сайхан хуваалцсан байх ч вэ. За манай гурав бол гурвуулхнаа Б хөлбөрийг сонгосон. За миний баруун гарт байгаа бол А хөлбөр. Зүүн гарт талд байгаа залуучууд байна. В хөлбөрийг сонгосон байна. За яг одоо хамтдаа зөв хариултыг сонсгоё. Зөв хариулт. А хөлбөр буюу үүсмэл биш. Яг өөрсдөө яг асуултаа яг за энэ бол зөв гэж ишигээ ирсэн биз дээ те. Дагаж ирээгүй биз дээ. За зарим хүмүүс нь дагаж ирээд ашраараа унлаа штэ тийшээ хаанснаа сая. Тийш одоо хамаг хөвгүүд байна яваад өгөх юм аа ядж. Хэдүүлээ үлдсэн бэ? За 6 7-оо үлдсэн байна тийм үү? За хоошоо зогсоо хэдүүлээ. За өнөөдөр танаа сургууль дээр ирсэн чинь нэр нь айгүй гоё санагдлаа. Сэтгэмж гээд. Энэ утга сэтгэмж гэдэг яг ямар утгатай вэ? Ер нь өөрөө юу гэж бодож чинь бас нэг ахтаа бас нэг тайлбарлаж өгөөч тхөө. За одоо миний хувьд гэх юм бол сэтгэмж гэдэг үг нь болохоор ерөнхийдөө юмыг бодож сэтгэх бодохтой байх гэж сонсон. Тэгээд ерөнхийдөө сургууль гэдэг чинь болохоор юмыг тунгааж ойлгох, юмыг сэтгэн бодох учиртай газар учраас би одоо тийм нэрээ сонгож өгсөн болоо гэж боддог. Тэгэлгүй яг уу. За долуулаа хамтдаа 2 дахь асуултаа сонсцгоё. Асуулт 2. Мэлми гих гэж юу гэсэн утгатай хэлцвэ? А. Өглөө сэрэх. Б. Төрөх, мэдлэх. В. Нас барах. 5 4 3 2 1. Са юун дээр хэрэгэлцвэ? Мэлми гих гэдэг тэр ер нь мэлми нэх гэдэг нь ер нь төрөх гэдсэн санаа юм болоо гэж байна. Гих нь гээж байгаа юм чинь нар нээсэн байх гэж одоо тэрэн дотроо төөрөлдөж байгаа. За. Нэх гих гэдэг дээр хоёлаа нэлээ хэрэгэлцлээ те. За яг одоо зөв хариултаа бүгдээ хамтдаа сонсцгоё. Зөв хариулт. Б хувилбар буюу төрөх, мэдлэх. Нэг гих л байж лээ. Б хувилбар буюу
мэлмигийг төрөх мэдлэг гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. За Б хөлбөрийг сонгосон дүүнэртээ баяр хүргэе. Хэдгээр англи миний 340? 10. 10. Гурлаа нэг ангуу. Өөр ангууд. Хэрвээ одоо чинь 12-оо төгсөөд ер нь ямар мэрэгчлээ хүн болоо гэж боддог юм бэ? Ер нь бол санхүү талдаа санхүүгийн мэрэгчлээ хүн болно гэж бодож байгаа. За. Шүхнийч. Хүүхдийн имж. За нэг санхүүч, хоёр эмчтэй л болох юм байна да. Ер нь бол Монгол улс ирээдүйд. Энэ гуравт маань гурав дахь асуултыг сонсъё. Асуулт 3. Гэсэр, Жангар, Одиссей зэрэг нь ямар зохиол вэ? А. Домог. Б. Туйлсий. В. Үлгэр. 5 4 3 1. За энэ нэг юу л болох шиг боллоо. Нэг жоох юм тактикийн юм яваад байна уу да бас нэг тийм ээ. Яг уу, хариулт яг уу. Яг. Итгэлтэй байна уу? Yes. Та гурав яг тэндээс юм гурлаа ярьсан юм шиг яг энэ нэгнийгээр ингээ гурлаа сууж хэлээсэй ингээд ард. Зөв хариултыг хамтаа сонсъё. Зөв хариулт. Б хувилбар буюу туйлсийн зохиол. Гурван асуултыг амжилттай хариулсан байна. За одоо дөрөв дэх асуулт. Асуулт 4. Цагаан. Үгийн шилжсэн утга аль вэ? А. Цагаан цас. Б. Цагаан сэтгэл. В. Цагаан хан. 5 4 3 2 1. Одоо талсан мэдүү хин гэдэг лээ. За яа. За их заяа маань В хөлбөр дээр ганцаараа сонгосон. За яагаад В хөлбөрийг сонгосон бэ? Би харин сайн ойлгосонгүй. Тэгэл сонгочлоо. Сүү хамтдаа зөв хариултыг сонсъё. Зөв хариулт. Б хувилбар буюу цагаан сэтгэл. За гурлаа танилцъя л да. Мэдүү хоёр хин гэдэг лээ нэр нь. Ану Эрдэнэ. Ану Эрдэнэ. Хулан. Хулан. За Ану Эрдэнэ Хулан хоёр маань одоо цаана нь хоёрхан асуулт үлдсэн байна. Нэгдүгээрийг давхад. За дараагийн асуултыг хамтаа сонсъё. Асуулт 5. Уярлан шуугих ус нэг хэцүү. Дөрвөлзэн асах туймэр нэг хэцүү. Эрчлэн хийсэх юу нэг хэцүү вэ? А. Гал. Б. Салхи. В. Цуурай. Б хөлбөр дээр манай хоёр очиж зогсчлоо. За. Зөв хариултыг хамтаа сонсъё. Зөв хариулт. Б хувилбар буюу салхи. За энэ хоёрт баяр хүргэе. Эхний үеэ бас тун амжилтаа давлаад хамгийн эхний үедээ амжилттай ялагч боллоо. Дараагийн 2 дугаар үеэрээ хэдүүлээ иргэд уулзах тийхүү. Бүгд дуртай. Нэгдүгээр үеийн нэгдүгээр хэсэг тун амжилттай өндөрлөө. Харин одоо нэгдүгээр үеийн 2 дугаар хэсэг болох 25 хүүхдүүд маань гарч ирсэн байна. За бид нар 2 дугаар үеийн хамгийн эхний асуулт. 2 дугаар хэсэг. Асуулт 1. Гишүүн өгүүлбэр. Б. Гол өгүүлбэр. В. Байцаг гишүүн өгүүлбэр. Г. Тодтол өгүүлбэр. 5 4 3 2 1. Манай хэдээс асууя. Аль хариулт нь зөв бэ? В зөв үү? Манай хэд юу гэж бодож байна? Адилхан. За.
хамт олон найзууд нь В хөлбөр бол хамгийн зөв гэж хэлж гин. Зөв гэдэгтээ итгэлтэй байна манайгаар. Итгэлтэй байна. А би хоёр жоохон эргэлзэж байгаад нэг яа хөдөлөө. Шуу сонгоод. Тэгээ сонгоод ер нь вэлж. Манай хүн яг асуулт асуугаад яг хөлбөр хэлээд дуусангууд нөгөө өөрөө А руу гүйжсэн шүү дээ бүр эхлээд. Толгойг нь эргүүлээд тийшээгээ зарим нөхдүүдийг аваачиж хагаад өөрөө зөв хариултан дээрээ хүрээд ирж байгаа. Мөн үү? Яа. Яг одоо бүгдээрээ зөв хариултыг сонсгоо. Зөв хариулт. А хувилбар буюу гишүүн өгүүлбэр. Одоо би тэгэл чам дээр уцаад ирнэ шүү дээ чи. Чи өөрөө толгой хэрэгцээ явуулчихсан биш үү? А хөлбөр доо зөв хариулт руу явж байгаа хүмүүс толгойг эргүүлж байгаа энэ чи үрээд ирдэг. Босцтой боломж олгосон. Аа. За А хөлбөрийнхаа тайлд боломж олгосон гэж шүү. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. 2 дугаар хэсгийн 2 дахь асуулт. Асуулт 2. Нар тонгойх гэсэн хэлц үгийн утгад тохирох үгийг сонгоно. А. Нар мандах. Б. Нар хиртэх. В. Нар жаргах. 5 4 За. Энийг бараг тоолооч хэрэггүй бах те. Одоо энэ асуултыг мэдгүй бол одоо тэгээд одоо Монгол хүн болоод одоо яах вэ? Тийм үстэй. Бүгд мэдж байгаа шүү дээ. Зөв хариулт. В хувилбар буюу нар жаргах. Эндүү яг зөв хариулт бол В хөлбөр буюу нар жаргах гэсэн утгатай үг юм байна. Баяр хүргэе. 2 дугаар үеийн 3 дахь асуулт. Асуулт 3. Цуутын цагаагч гүү үлгэрт адун сүргийн манлай аль нь вэ? А. Дархан хул азраг. Б. Цуутын цагаагч гүү. В. Соломон цоохор азраг. 5 4 3 2 1 Манайхан бүгдээрээ ингээд 2 хуваагдаа зогссон. Дийлэнх нь В хөлбөрийг сонгосон маань чи сая юг нь 10 явж байсан те. Болчихоо. Яршиг. За. Би боломж өгье. Яг саяных шиг. За ёо. Ахнуудад хувьдаа зөв хөлбөр А гэж бодож чинь. Сайн байцгаана манайханд одоо. Вэгийн яах вэ? Өөрсдөө л бид. Асуулт нь юу юм бэ? Дархан хул азрах. А хөлбөр бол. Цуутын цагаагчгүй. Соломон цоохор. За яг уу. Анги дунд нэг ийм зөрүүд хүүхэд бас байна штэ. Жишээ нь төмөө олон дунд тийм биз дээ. Ганцаараа ингээд бас өөрийнхөө үзэл бодол дээр энэ бол зөвөө гэж зогсож бодно штэ. Бас бид нар бас тэрийг хүлээх штэ. Зөв хариултыг сонсцъя. Зөв хариулт. А хувилбар буюу дархан хул азраг. Баяр хүргэе. Тэ дүүгөөсөө нэг яриа бодоход байж та. Яаси ата итгэв юм уу? Юу гэж бодсон? Яаси. Тэгээ өөрийнхөө сандлыг л бодоол өөрийнхөө л явцсан л та. За яшгаа хүүхдэн дуурайж хараа гэж байгаа дөө. За. Гэхдээ бас маш амжилттай хариуллаа. Баярлалаа дүүдээ. За 2 дугаар үеийн хэсгийн 4 дахь асуултыг хамтаа сонсъё. Асуулт 4. Амирлангуй гэж ямар утгатай үг вэ? А. Тайван. Б. Адгу. В. Ухаантай. 5 4 3 2 1 За манайхан бүгдээрээ А хувилбар буюу тайван гэдэг үгэн дээр зогссон байна.
Амирлангуй гэхээр яг юу бодогдож байна? Амирлангуй яг ямар утгатай үг юм? Тайван. За хариултын та бүхэн маань тайван гэж бодоод А дээр зогсон байх гэж бодож байна те. За зөв хариултыг хамтаа сонсъё. Зөв хариулт. А хувилбар буюу тайван. Тэглүү яг баяр хүргэе. Энэ өсвөр үе хайдууд өөрсдөө Z generation гэдэг энэ үеийг 3 үгээр нэг төлөөлөж хэлээч. Зоригтой, итгэлтэй, хүлээцтэй. Тэгээд нэг хамт олон өнгөрөөл алга ташаал. Зоригтой, итгэлтэй, хүлээцтэй. Энэ үеийг Z generation. За одоо бүгдэнд нь бидэнд хоёр асуулт байна. Энэнд амжилттай хариулах юм бол бид нар 1-р үеийн 2-р хэсэгт ялагч болох нэ. За бүгдээрээ хамтаа 5 дахь асуултыг сонсъё. Асуулт 5. Тооноор цас будрах сайхан. Тогооны таган дээр унаад хайлах сайхан. Гэрийн хойморт аав суухан сайхан. Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан. Хэний ямар шүлгийн хэсэг вэ? А. Дэ данзан аравжаа 4 уйлрал. Б. Дэ нямсүрэн 4 цаг. В. Дэ нацагд орж 4 цаг. 5 4 3 2 1. За энэ үе бас шийдвэрлэх үе. Хамт олон юу гэж бодож байна? Б гэж бодож байна уу? Энд юу гэж бодож байна? Гэдэг хариулт байхгүй шүү дээ. Б юу? За бүгдээ хамтдаа зөв хариултыг сонсъё. Зөв хариулт. Б хувилбар буюу Д нямсүрэн 4 цаг. Б хувилбарыг сонгосон өдөртөө баяр хүргэе. За манай ичсэндээ үнэхээр сайн байлаа, сайн оролцлоо. Та нартай баярлалаа. Бас амжилт хүсье. За хэдүүлээ одоо ганцхан асуулт давчих юм бол одоо эхний үе дээр ялагч боллоо шүү дээ. За хамгийн сүүлийн асуулт. Асуулт 6. Тэнгэр багнагүй нэг дутуу. Уул бүслөөргүй нэг дутуу. Далай юугүй нэг дутуу гэдэг вэ? А. Бүлүүргүй. Б. Загасгүй. В. Хэмжээгүй. 5 4 3 2 1. Үеийн төгсгөлийн хамгийн сүүлийн асуулт байсан. За А хувилбар юу байсан бэ? Бүлүүргүй. За манайхан бол Б хувилбарыг гэж бодоод ирсэн тийм үү? Б хувилбар сонь тэмдээ одоо далай загасгүй байна гэхээр би бас гайхалах. Тий. За В хувилбарынхан хэмжээгүй далайг хэмжих нь боломжгүй л гэж бодоод ирсэн. За манай хоёр бол далай хэмжээгүй гэж бодоод В хувилбар дээр ирсэн байна. Яг одоо бүгдээ хамтдаа зөв хариултыг сонсъё. Зөв хариулт. А хувилбар буюу бүлүүргүй. Цэгдвэ яваа баяр хүргэе. 25 хүүхдээс мөн адил 2 хүүхэд ялагч болсон байна. За энэ хоёртоо бүгдээрээ бас баяр хүргэе төхөө. За гурлаа танилцсан хин гэдгүүдээ мэдв. Чөслөн. Буян заяа. За чин хөслөн буян заяа хоёр байна. Дараачийн үедээ бас амжилттай оролцох нь байна. Бүгд дуртай. За 2 дугаар үедээ шалгарч хүрсэн 4 сурагчтай баяр хүргэе.
Үнэхээр эхний үеийг мундаг давлаа. Харин одоо бүгдээрээ 2 дугаар үеийн эхний асуултаа хам сонсцгоё. Өгөөдөө хааны үе. Б. Тэмүүжний бага нас амьдрал үйл хэрэг. В. Их Монгол улсын тухай. Ойлгомжтой тий? За зүгээр алан дээр очиж зогсъё. Манайха зөв үү? Зөв үү? Зөв байхаа. За манай дөрөв бол одоо яг ихний асуултан дээр Б хөлбөрийг одоо зөв хариултаа гэж сонгоод ирсэн байна. Ингээд зөв хариултыг бүгдээр хамтаа сонсцгоё. Зөв хариулт. Б хувилбар буюу Тэмүүжний бага нас амьдрал үйл хэрэг. Харин одоо 2 дугаар үеийн 2 дахь асуултыг хамтаа сонсъё. Асуулт 2. Гээгдэхгүй гişгийн дүрм аль нь вэ? А. Үгийн дунд орсон ялгах гişгийг гээхгүй. Б. Үгийн эхэнд орсон гişгийг гээхгүй. В. Үгийн дунд орсон бүх гişгийг гээж болно. За зөв хариултан дээр бүгд хамтаа очиж зогсъё. За яг сайхан 2-2-ороо хөх цагаанаараа хуваагдж хагаад сонгоод оглоо. За зөв хөлбөрийг манай хоёр бол А гэж бодсон. Манай хоёр охин болохоор Б гэж бодсон. За энэ бол 2 дугаар үеийн 2 дахь асуулт байгаа. За цаана бид нэг дахиад 2 асуулт үлээж байна. За зөв хариултыг хамтаа сонсцгоё. Зөв хариулт. А хувилбар үгийн дунд орсон ялгах гişгийг гээхгүй. За хэн блэ мэдв хэн гэдэг үлээ? Сайн бацхан уу, би сэтгэм сургуулийн 11 би ангид сурагч Чимслэн байна. За яг одоо магадгүй одоо нөгөө нэг ахлах сургууль за дээд ангийнхан дүүнер нь за бас найзууд чинь бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бас тэр хүмүүстэй хандаж бас яг өөрийнхөө сэтгэлийг хэлээч тхөө. 10 жилийнхэн сурагчдад зориулж ийм ерөнхийдөө нэвтрүүлэг хийж байгаа нь маш үр өгөөжтэй сайхан нэвтрүүлэг шиг санагдаж байна. Тэгээд дүүнер болон ер нь үзэгчд маань ч гэсэндээ монгол хэл өв соёлоо илүү сайн судлаад мэддэг байх хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгэлгүй яг дүүдэд сурлагын өндөр амжилтыг хүсье маш их баярлалаа. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Бид гуравт 2 асуулт байна. Тэрийг хэрвээ амжилтаа давчих юм бол өнөөдрийн нэвтрүүлгийн ялагч болох нэ. Сэ хамтаа 3 дахь асуултыг сонсъё. Асуулт 3. Шүхэрч Буниа хэний зохиол вэ? А. Явуу хулан. Б. Че Лодой дамб. В. Б. Ирэнчин. За манай хоёр өөрсдөө зөв гэж бодсон хариултан дээр очиж зогсоорой. За манай залуу болохоор Б хөлбөр дээр. Манай охин болохоор В хөлбөр дээр. Шийдвэрлэх үе шүү дээ тийм үү? Энэ дээр зөв хариулах юм бол дараагийн дахиад нэг асуултанд хариулна. Б зөв гэж бодож байна уу? За манай дүү өөртөө үнээр хэллээ. Би бол буудлаа л гэж энэ хариултыг. За зөв хариултыг хамтаа сонсъё. Зөв хариулт. В хувилбар буюу Бямбын Ирэнчин. Өнөөдрийн энэ асуулт болгонд тун амжилттай хариулсан сэтгэмж сургуулаа бас төлөөлж гин тийм үү? Та 50-ыг бас төлөөлж гин 49-ыг. Тэгэхээр би дүүгээ өнөөдрийн 2 дугаар үеийн ялагч шууд болгомоор байна. Тэхөө. Баяр хүргэе. Мэд үг хэн гэдэг үлээ? Ана Эрдэнэ гэдэг.
12-ын хэдвэр анги? 10 дугаар анги лөө. 10 дугаар анги 10-ын банк. За өнөөдрийн оролцсон бүх сурагчдаас мэдээ бас ингээ ялагч боллоо. Дүүдээ баяр хүргэе. Найзуудаа хандаж бас үг хэлээ шүү дээ. За тэгээд өнөөдөр надтай хамт оролцсон сургуулийнхаа нийт сурагчдаа баярлалаа. Тэгээд найзуудтай бас нэрийг баярлалаа. Надад бас сэтгэлийн дэм сайн өгч чадлаа. Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг их хэл соёлоо дээдлийн их хэлний уралдааны маань өнөөдрийн дугаард нийслэлийн ерөнхий боловсролын сэтгэмж сургуулийн маань амжилттай сайхан оролцлоо. Баяр хүргэе дүүнэртээ. За 2 үеийн турш амжилттай өрсөлдөж өнөөдрийн ялагч болсон Ано Эрдэнэтэй мөн баяр хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч их хэл соёлоо дээдлэгч Ice Mark-ийн маань бас хамтран оролцож байгаа. Та нартай бас баярлалаа. Манай бамар маань бас ирсэн байна. Өнөөдрийн ялагч болсон Ано Эрдэнэ дүүтэй 30 жилийн түүхтэй Ice Mark-ийн Venus заримгийг бэлгэж байна. Баярлалаа. Цаашдынхын сурлага хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Баяр хүргэе. Өнөөдрийн дугаар маань сэтгэмж сургуулиас та бүхэндээ хүрлээ. Өнөөдрийн дугаард амжилттай орсон дүүнэртээ баярлалаа. Мөн үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяр таа.